Сайн бацхан үзэгчтэй боловсрол цогт виз одондог эксэ сургуулийн хамтран үзэгч та бүхэнд хүргэдэг та додгоорынгийн өвдөө сухатай шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг ихэд бэлэн болж байна. Ингээд бүгд ангидаа нэвтрүүлгийн шийдэг 5 сурагчийг хамтдаа өгтөж авцгаая. Эгдүүтэй хөрхөн сурагч Дөлгөөн. Авьяастыг сурагч Батинх. Авхаачтай сурагч Ануучин. Ухаадаг сурагч Намун. Спортын хоргоотон Гүншингш. Ийм бүрэлдэхүүнээр нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч харилцагч төвтэй голом тонголон мэдээллийн технологийн бүтээлч иргэнийг бид бэлтгэн ураатай олонлог эксэ сургуулиудын хязгааргүй эрч хүчийг бэлэгдэгч Коптер блог брэнд хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Манай ангийн хүүхдүүд гэрийн даалгавраа хийсэн үү? Нэвтрүүлэгтээ оролцоход бэлэн өнөөдрийн шинэ сурагчтай бүгдээрээ туслах нь байна, тийм ээ. Ингээд бүгдээрээ ангидаа өнөөдрийнхөө шинэ сурагчийг хамтдаа өгтөж авцгаая. Тэр хүн бол загвар өмсөгч Бэлгүн. Загвар өмсөгч, дуучин, жүжигчин, бизнес эрхлэгч, санаачлагч гээд түүнийг тодорхойлох зүйлс болоо. 73 дугаар сургуулийн төгсөгч Бэлгүн багасаа л жүжигчин болох хүсэлтэй, дуулах сонирхолтой байжээ. Ирээдүйн одод уралдаанд төрүүлж, урлагийн сургуулийн урилга авсан ч өөр мэргэжлэр сурсан гэдэг. 5 дугаар ангиас ажил хийж, хөдөлмөрийн амтыг мэдэрсэн тэрээр Азийн топ модель шалгаруулах уралдааны гран-при шагналтай. Өөрийн гараар баялаг бүтээхийг хүсдэг Бэлгүн залуусын очих дуртай гэрэлт гудамж төслийг санаачилжээ. Арай мэдрэг. Нэвтрүүлэг төрөлцөж ирсэнд баярлалаа. Баярлалаа. Нэгээс 5 дугаар ангидаа хэр сурагч байв, хэр сахилгагүй сурагч байв? Сахилгагүй ер нь л сахилгагүй сурагч байсан. Сахилгагүй сурагч байсан. Гэхдээ хойдол хамгийн хойдол суудаг. Яагаад? Сахилгагүй болохоор. Тэгээд ямар ч сан нэгээс 5 дугаар ангидаа бол их олимпиадад их ордог байсан, тооны олимпиадад. Ер нь нэг тийм онц сурлагтан биш, муу сурлагтан биш ингээд дундыг баримталсан. Шалгалт тэгээд хөнгөөтл аягуус онц болчдаг. Нэг тийм сурагч байсан. Зя. Бас их авхаачтай сурагч байсан юм шүү. Бас нэг талаар хийж болно. Өнөөдрийн шинэ сурагчтай бүгдээ амжилт хүсье. Баярлалаа. Нэвтрүүлгийн нурмыг танилцуулъя. Самбар дээр яг одоо 10 хичээл гарч ирэх болно. Эдгээр 10 хичээлээс шинэ сурагч маань харж байгаад өөрийнхөө хүснээс эхлүүлээд асуултанд нь хариулаад яваад байна. Арууланд нь амжилтаа хариулж чадах юм бол нэвтрүүлгийн оргил 1 сая төгрөгийн асуулт буюу 11 дахь асуултан дээр очино. Тэр асуултанд хариулж чадах юм бол 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдэг нотлогдно. Хэрвээ тэрнээс өмнө нэг асуултан дээр бүдэр хэл юм бол 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгээ хүлээн зөвшөөрөх нь. Амлаж байна уу? Амлаж байна. Амжилт хүсье. Үннээр л байсан. Ижээдээ сонголтыг арай. Монгол хэл дуу хөгжим, хүн орчин, дүрслэх урлаг, биеийн тамир, хүн байгаль, мэдээллийн технологи, иргэний боловсрал, математик. Математикийн хичээлдээ бол сайн байсан юм шиг үү те? Яг олимпиадад орж ирсэн. Олимпиад төхөөд ирэхээр ч юм уу эсвэл улсын шалгалт төхөөд ирэхээр давтлага аваад их сайн болдог байсан л да. За ойлгомжтой энэ хичээлүүд гарч ирсэн байна. Хичээлийн сонголт хийхээс өмнө 5 шилдэг сурагчдаас нэгийг гаргаж ирэх ёстой. За хайлны хөрхи инээж байна. За бүгд инээх юм шүү дээ те? Хөрхи инээс нь гаргаж ирнэ. Хамгийн муу харсныг нь авъя. Харита. За ягаад нэг хоёр. Яган бадажтай хүн гараад ирнэ. За намун нөгөө шууд муу гарч ирнэ. Шууд ингэ жүжигч юм шиг. Айгу хувиртай шүү дээ. Айгу хувиртай чадрын шалгалаа. За амжилт. Сайн байна уу? Намайг Намун гэдэг. Намун гэдэг гэж байна. Өөрийгөө танилцуулж. Сайн байна уу? Намайг Бэлгүн гэдэг. Хэдвэр сургуулийн сурагч удаа? Би 73. 73. 5 дугаар ангидаа хэдэн онд байсан бэ? 5 дугаар ангидаа юу? Яг 5 дугаар ангидаа. Яг 5 дугаар ангидаа гэдэг чинь 2003. 2003. Тийм. Ааха. Аюу лээ? 2005. 2005 он 5 дугаар ангидаа. За тэрнээс хойш бол 13 жил, 10 гаруй жил өнгөрсөн байна. Мартагдсан зүйл бол байгаа. Гэхдээ манай нэвтрүүлгийн ангийн маань сурагчид бол мартагдсан зүйлсийг сануулж өгөх үүрэгтэй байгаа тийм. Хамгийн ихний хичээл аль хичээл байх вэ? За би ер нь бол энэ гарчаа хичээлүүдтэй бүгдэнд нь сайн
Альнаас эхлэе гэж бодож Ер байна. нь чадвар сайтай нь харагдсан шууд муухай харж байна. Чадвар сайтай. Хувьсах чадвар сайтай юм шиг чадвар тий. сайтай тий. За тэгэхээр миний сонголт тийм ээ. Найдлаа шүү. Ягу Би монгол хэлдээ бас их сайн. тийм үү. За Монголын сонгоод өгöl. За. Яасуулт гэрээ. Хамгийн эхний асуулт байгаа. ГГ загвар тохирсон эр үг аль нь вэ? За. Дөрөв үйлбэртэй. ГГ загвар гэж ойлгож байна уу? ГГ загвар уу? Тий. ГГ. Аа. За намна. Товчсон үг нь юу гэсэн үг вэ? Гийгүүлэгч их шиг, Аа. гийгүүлэгч их шиг. За. Гийгүүлэгч байх нь байна, их шиг байх нь байна, гийгүүлэгч байх нь байна, их шиг байх нь байна. Аа. Гэхдээ дээрэс нь эр үг гэж байгаа тий. За. ГГ загвар тохирсон эр үг аль нь вэ? За би одоо ч удаач болно тийм ээ. Мэдээж. Олсон тохиолдолд. Цагийг зогсооё. А, Б, В, Г гэсэн дөрвөн хувилбартай. Аль нэг гэж бодож байна? Б хан. Б хувилбар буюу хан. В хувилбар буюу гин гэдэг үг биш үү? Энд чи юм үг шүү дээ. Ийм үг. Тий. За. Бүгд юм үг. Г хувилбар ишиг. Шиг юм. Шиг хөөрхөн шүү дээ. За шууд амтны тухай яриа. Тий. А хувилбарыг бол бүр биш гэж үзэж байгаа. Тийм биш. Яагаад? Энд чин өө чин им их учраас Аха. Эр үг биш Эр үг бол болчихно. биш. Эр бол Тэгээд ч дээрээс нь 5 үсгтэй юм тий. Тий. Аха. Асуултын зөв хариултыг оролцогч маань Б хувилбар буюу хан гэж үздсэн байна тий. Аа. Зөв хариулт гэрээ. Хамгийн ихний хичээл аваа. Тэрэ. Эхний хичээлдээ амжилттай хариулсан 5000 төгрөгийг өөрийн болгож чадсан. За тэнд 3 боломж харагдчихжээ тийм ээ. Харах хуудас зөв хариултаараа орогдох гэдэг. Мөнгөнд дүн бол энэ мэдсэн дэшээ өсөд явах нь байна. За эхнийхээ хичээлд бол ямар тач амжилттай хариулж чадлаа. Тэглээ. Намунаас тэгтээ сая баг зэргийн тусалцаа авсан тийм. Тэглэх яах Г гэдэг загварыг одоо Тий. танилцуулсан байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт загвар өмсөгч бэлгүүн оролцож байгаа үзэгчтэй нэвтрүүлэгтээ хамтдаа та бүхэнд маш их баярлалаа. Хичээлээ хэсэг хугацаанд дотордоод эргээд ангидаа уулзлаа. Боловсрол суугчдээс одондог ихтэй сургуультай хамтран үзэгч та бүхэнд хүрэлдэг та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт загвар өмсөгч бэлгүүн оролцож байгаа. Нэвтрүүлэгт оролцоод хамгийн ихний хичээл буюу Монгол хэлнийхээ хичээлд амжилттай харуулсан дахин баяр хүргэе. Баярлалаа. Хоёр дахь хичээлээ сонгох гэж байна. Дараагийн хичээл юу байх вэ? Дараагийн хичээл үү? Юу байгаасаа гэж бодож байна намна? Би оролцож байгаа өөр шийдээсэй гэж хүсэж байна. Тийм үү. За. За тэгвэл Биеийн тамирын хичээлд бол сайн байсан байлгүй дээ. тийм байгаа ба. За би тамир. Ер нь багасаа юм өндөр хөвгт байсан уу? Багасаа өндөр. Манай аав өндөр. Манай ер нь гэрийнх их өндөр. Өвөө эмээ ээж аав гэдэг. Ер нь өндрийн хил гэдэг юм да. Өндрийнх нь гэдэг. Тэгээ өндөр юм өвөө тэгээд намх юм өвөө гэж баадаг. Тэгээд жижиг юм өвөө гэж баадаг. Ер нь бол өндөр. Дандаа өдөө хамгийн дээр нь зогссон ирсэн. Миний дээр нэг ч хүн зогсож байгаагүй. Тэргүүр багтдаг. За тэгвэл биеийн тамирынхаа нөгөө нэг жагсдаг гэсэн хичээл авах юм уу? За тэгээ. За. Нэгдүгээр ангийн биеийн тамирын хичээлийн асуулт. За, хурц өнцөг гаргахгүйгээр тойрог дүрс үүсгэн заал талбайг тойрч алхахыг юу гэдэг вэ? Нэгдүгээр анги шүү. Тэ. Нөө. Бод хугацаа явсан. За. 1 минутын хугацаанд өөрөө бодож болно. Бараг нөгөөдбөр нь өөрөө юм шүү те. За, бараг л Тий. эндээс харж байгаагаар бол асуултын дотор хариулт нь явж байгаа юм шиг байна. За хариулъя. За цагийг зогсооё. Манай биеийн тамирын дээд сургуулийн оюутнууд бол мэдчихэж байгаа бах. Өө энийгээ сууж энэ нард. Алдууд өстө бадрын шүү дээ. Араас чи зөндөө хөвгтүүд харж байгаа. Тойрог хэлбэр гаргаж авах юм шүү. Тойрог хэлбэр гаргаж авах. Тойрог хэлбэр гаргаж авах гэж. За. Тойрог хэлбэр гаргаад авах. Иймэрхүү юм яриад байгаа шиг байна. гэдэг. За.
Хурц өнцөг гаргахгүйгээр тойрог дүрс үүсгэн заа талбайг тойрч авахыг юу гэдэг вэ? Оролцогч тойрог хэлбэр гаргаж авах гэсэн. Зөв хариулт гаръя. Тойрогоор авах. Тойрогоор. Тий тойрогоор авах гэж ярьсан. Би тамирын багшууд заатанд орж ирээд хэлдэг тийм ээ. Тойрогоор гараа яа тий. Заат орж авахад дуурч. Хоёр дахь жилд амжилттай хариулсан 10,000 төгрөгийг өөр юм болгосон дахин баяр хүргэе. Харах уулах зөв хариултаар оруулах гэдэг боломжууд хэвээрээ үлдсэн. Зя. Манай намд асуулт байгаа юу? Байна. За ямар асуулт байна? Гоё асуулт байна. Та чөлөө цагаараа юу хийх дуртай вэ? Чөлөө цагаараа. Чөлөө цагаараа. Чөлөө цаг хэрэг гарч байна. Чөлөө цаг ер нь бол гардаггүй байжгаад гарах ёстой юм байна гэж бас өөрөө ухамсарлаад одоо чөлөө цаг гаргаж эхэлж байгаа. Чөлөө цагаараа би бол фитнес хийгээд эхэлж байгаа. Ер нь бол урд нь хийдэг байсан мөртлөө ажиллаад дарагдаад 2-3 жил бас хийж чадаагүй орхисон л доо. Одоо бас фитнесээ хийгээд уулан талхаж байна. За тэгээд басиндаа сэлж байна тийм ээ. Тэгээд одоо хөгжмийн зэмсгээр хүртэл өөрийгөө бас боловсрал одоо илүү бас чадвараа нэмье гэсэн бас сонирхолтой байгаа. Тэгээд эрүүл мэнд Ямар хөгжмийн зэмсэг? Гитар төгөлдрөөр тий. Төгөлдөр уурс. Оо. Манай ингэдэ харамсалтай дааж төгөлдөр уур байхгүй юм л да. Байсан бол гоё оролцож байгаа чадварыг бас үзэхгүй тий. Төлөвлөгөөнд байгаа. Төлөвлөгөөнд байгаа. За баярлалаа номоноо. Баярлалаа. За баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа амжилтсаа. Сая тэгээд бас чөлөө цаг хөгжим урлаг гэдээ ярьсан чи бас өөрийнх нь одоо хийж байгаа уран бүтээл одоо юу байна? Яг одоогоор ямар ажил, ямар төсөл дээр ажиллаж байна гэдгийг бас сонирхож сонсмоор санагдлаа л да. Одоо бол ер нь бол биний хамтлагтай. VR гэдэг хамтлагтай. VR тий. Тэгээд дөнгөж загвар өгчөд. За манай инх бод байна, галгадрах байна, зандан зэрэн байна. Бид чинь тэгээд нэг яг нэг амьдралд гараад ажил хийгээд эртнийхэн дараа хамтлаг байгуулад мэдээж нэг багын хөл сонирхол гэж байгаа, мөрөөд гэж байгаа. Мөрөөдөө билетийн тул. Тэр нь бас тодорхой юм дээр өөртөө дуулдаг байсан урлагийн бас гэр бүлтэй тийм ээ. Тодорхой сургуулийн төгссөн, курсын төгссөн залуучууд байдаг. Яг төрүүлж танигдсан зүйл нь гэх юм бол загвар өмсгчөөр бол танигдсан байдгийг. Тэгээд хүмүүс бол дуулаад эхлэнгүүт дуулдаг хүн дуугаа дуулаач ч юм уу тийм ээ. Мэдээж яг дуугаар явж байгаа хүн бол зөвхөн дуугаад автаад бол тэндээ маш чадварлаг болж байгаа үнэн. Бид нар бол загвар болоод бизнес гээд явж байгаа хажуугаар нь дуугаа бэлдэх бол зав маш хомсхон байдаг. Гэхдээ бас хүний дотроос нэг мөрөөд гэж байдаг. Бас хүн чинь нэг л амьдран тийм ээ. Нэг л амьдарч байгаа дээрээ бид нар бас нэг дуугаа дуулаад сонирхлоо биелүүлээд найзуудаараа хамтлаг байгуулъя гэсэн бас зорилго дор нэгдээд хамтлагаа байгуулсан. Яг гаргасан 2 дуутай. Йоо яг ард өмнө төрсэн 3 дуутай. Альбомны бол хангалттай дуу бол бэлдээ тавьчихсан. Даанч одоо видеонд орж чаддгүй тий. За удахгүй ямар ч удаас олон уран бүтээлүүд хүлээж байгаа юм байна тий. Хүлээж байгаа. Бэлгүүний хувьд бол багасаа л бас дуулж ирсэн. Ирээдүйн одод дуулаачдын улсын уралдаан төрүүлжсэн. Ер нь улсын тэмцээнд орж бол төрүүлжсэн яг өсвөр насны дээр бол. Тэгээд сургуулийн 73 дугаар сургуулийн гоцлол дуучин байсан. Дуучин байсан. Дуулдаг хөөхт байсан. За тэгээд дандаа ирээдүйн одод од болох хүслэн Солонгос руу болоо Хөх хот руу уулын наадамд яваад бас дуулж хурд бүжгэлдэг байсан л да. Тэрний бол медалууд их байдаг. Алт мөнгө гэж яагаад тэгэл да. Хүрл яагаад байдаг юм би гайхаад идэх юм. Тавлаа мэл да. За урлагийн талаар бол ийм байна. Тэгэхээр бас бизнесийн тал руу гэж ярихад сүүлд бол гэрэлт гудамж тийм ээ гэдэг төслийг санаачилж эхлүүлсэн байгаа. Маш амжилттай сайхан төсөл болсон. За энэ тухай гэх юм бол 5-6 жилийн турш бодож төлөвлөсөн л дөө. Тэгээд энэ бүхэн маань дэмжигдээд өшөө нарийн төлөвлөлтөнд ороод энэ одоо төслийг бол хэрэгжүүлсэн. Энэ жил бол дахиад хэрэгжиж байна үстэй. Хэрэгжиж нь бол тэгэл байнга л үр дүнг хэрэгжиж байна. Үр дүнг хэрэгжиж за. Бодлоо. Баярлалаа. Хичээл рүүгээ эргээд орё. Тэгээ. Дараагийн тус бүгдээ сонгоё. За одоо ямар шалгуураар хүүхдүүдээс сонгох вэ? Түрүүн болоод инээдэг жиснаа уралдуулсан. Одоо юу? Одоо хөр харагдаж байгаа. Урд сууж байгаа шиг давуу талтай байдаг байхгүй да. Хой сууж байгаа боломж олгоно гэдэг. Одоо зөрүүлэн заяа. За энэ наатлаа дуулаа. За төлгөө. Дараагийн туслах хүүхэд игдүүдээ хөөрхөн төлгөө. За амжилт. Ват. Ноо гэдэг. Оо за. Битүү гэдэг. Манай дэдгүүнээс том болоо загвар өмсөж болно те.
Яад юм бэ? Яагаад үгүй гэж. Харин би тарга хэмждэг гэж боддог. Юу гэж тээ? Чи том болоод ингээд гоё бие бас хөгжүүлээ те. Амьдралын гоё зөв хөвшилд орчих юм бол энэ чи өрөөсөө тийм. Тий. Асуудал. Асуудалгүй. Чи өөрхөн байхгүй те. Хөөхөн өндөр мөндөр хөвтэй шүү тийм ээ. Өндөр нуруутай. Игдүүтэй. Мэргэжлийн юу вэ? Би юу? Ирээдүйд эрдэмтэн болно гэж мөрөөддөг. Эрдэмтэн л болно гэж байгаа. За ямар хичээл сонгох гэдэг вэ? Би хүн орчин хүн байгаль математик гэсэн хичээлүүдэд төлхөөсөн. Бус хичээлээ ч гэсэн. Хүн орчин хүн байгаль математик. Орчигч бол хаяахан нэг математикийн олимпиадад орчихно. Математик авъя тэгвэл. За математикийн хичээлийн асуултыг харъя. Асуулт гарч ирсэн байна. Сургуулийн тоглоомын талбай квадрат хэлбэртэй. Түүний тал нь 100 м урттай. Бат тоглоомын талбайг нэг удаа тойрч алхав. Тэр хэр хол алхсан бай? Би зүйлж бодож нэрээ тий. Боломжоо ашигладаг гэвэл бодно шүү дээ. За. За. Тойрсон гэсэн үг шүү дээ тийм ээ. Тоглоомын талбайг нэг удаа тойрч алхав тийм ээ. Тийм. За. Сургуулийн тоглоомын талбай квадрат хэлбэртэй юм байна. Квадрат гэдэг бол Дөрв дөрвөлжин гэсэн адилхан хэмжээстэй гэсэн үг. бүх өнцгөн тэгш ижил тийм ээ. 400 м гэсэн үг шүү дээ. Түүний тал нь 100 м урттай. Аха. Тал нь 100 м урттай гэж байна. Тэгэхээр бат тоглоомын талбайг нэг удаа тойрч алхав. Тэр хэр хол алхсан бай? Хэдэн метр? 100 400 400 м алхсан гэж оролцогч үзэж байна. Хариултанд итгэлтэй байна. Гэхдээ Зөв хариултыг харъя. Батагаас эсвэл өөрөөс нь асуудаг байж юу? тэгдэг Чи байж. хэр хол алхсан Батаа чи бэ? хаана байна? Энэ асуудал шийдэж өгөөч гэж. 400 м алхсан гэж үзсэн зөв хариулт. Тэгдэггүй яах вэ? Энэ бол 3 хичээл байсан. Амжилттай хариулсан учраас 25,000 төгрөгийг өөр юм болгосон. Тэгсэн асуулт. За. Та ирээдүйд загвар өмсгч болохыг хүсдэг хүүхдүүд юу гэж зөвлөх вэ? Зоригтой байх хэрэгтэй, хөдөлмөрч байх хэрэгтэй, шантрахгүй байх хэрэгтэй, тийм ээ? За тэгээд хүн чанартай байх хэрэгтэй. Гэх мэтчлэнгийн одоо хүнийг суур одоо зам болоод хүмүүжлэх чухал л да. Аливаа зүйлд. Модель болно гэдэг нь бол мэдээж энд бас модель ч гэсэн бас ялгаагүй хэрэгтэй зүйл. Гэхдээ нөгөө талаараа нөө байлгасаа заяасан өндөр бие тийм ээ. Зөв биений хөгжил. За тэгээд зөв төрх гэдэг бол маш чухал байдаг. Тэгэхээр тэр зүйл дээр маш анхаарах хэрэгтэй. Тэр зүйл нь байгаа ч гэсэн чадвар нь байхгүй байлаа гэхэд чадрыг бол хөгжүүлж болдго юм аа. Тэгэхээр шантарч болохгүй. Хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг чинь. Тэгээд хамт олонтой байж илүү амжилттай байх юм бол хүн чанартай байх хэрэгтэй гэл тийм ээ. Ийм л байна да. Хамгийн гол нь суур хүмүүжил, хүн чанар бол маш чухал. Манай дүлгөөнөө ер нь нэг өөрийгөө магтта. Чиний ер нь хамгийн давуу тал юу вэ? Таны илдэж илдүүтэй болов? Ингээ игдүүргээд байдаг. Асуудал баярлаа. Ирээдүйд нөх хөрхи игдүүтэй эрдэмтэн гарч ирэх гэдэг байна шүү дээ. Дараагийн хичээл. За. Аль хичээлийг сонгох вэ? За манай дүлгөөн сонгочих тийм ээ. Хүн байгаль хүн орчин хоёрын хүн орчин арай бага анги учраас хүн орчин дээр болов? За тийм. Хүн орчин. Аха. За хүн орчин асуултыг харъя. Халуун хэмждэг багч аль нь вэ? За дөрөв үйлбэртэй. Боломж эсвэл би асуун тийм ээ. Тий. За харахгүй. За. Халуун хэмждэг багч аль нь вэ? Аль нь гэж бодож байна? Термометр. Термометр. Мөн үү? Мэдгүй байна, муу юм болов. Нүдэн гинт доморсон. Термометр. За, санал нэгдэж байна уу дэлгэн? Санал нэгдэж байна. Нэгдэж байна. АБВ гэсэн дөрвөн хувилбарын Г хувилбар буюу термометр гэж үзсэн. Хариултыг би авсан. Энэ бол үн шатах мөнгөнд дун болох дөрөвт хичээл хүн орчин 2 дугаар анги байсан. Зөв хариултыг харъя. Танад шигэлчүү. За аюулсан таашаа. Термометр. Мундаг.
Би бас нэг жоохон эргэлзүүлэх гэсэн чинь шууд хариулчихжээ. За ямар ч л байсан 50,000 төгрөгөө бол хадгалж үзэж чадсан. Хоосонгүй. Дараагийн асуултнуудаа бүдэрсэн шууд бигдэхгүй. Тэгэлэхгүй. 50,000 төгрөгөө бол авчих нь тий. За хоёр хичээлийн турш хамт байсан дүлгөөнөдөө баярлалаа. Cover Block. За, амжилт. Гондыг өдөлтөн бодож юм дөө. За. Баярлалаа. За дөрөв хичээлийн хардгарлаа. Сэтгэлдэр байна. Асуултууд тэр байна. Асуултууд боломжийн шүү. Боломжтой. Нэг ч боломж ашиглахгүйгээр хариулчихна гэдэг чинь боломжийн байна. Боломжийн байна бас тийм ээ. Цаашдаа тэгтээ асуултууд хэрхэн хүндрхийг бол мэдэхгүй. Таашгүй. Нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгчдээ баярлалаа. Хэсэг хугацаанд бүгдээрээ хичээлээ завсарлаад эргээд ангидаа уулзъя. Таны мэдхийн боловсрол алгадаг та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт загвар өнсөгч Бэлгүн оролцож байгаа. Яг одоогоор 4 хичээлдээ маш амжилттай хариулсан. 5-нд хүрсэн гэж хэлэхэд бол боломж юм байна тийм ээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр харилцагч төвтэй голом тонг ажиллаж байгааг дуулахад таатай байна. Мөн мэдээллийн технологийн бүтээлч иргэнийг бид бэлтгэн ураатай олонлог Excel сургууль болон хязгааргүй эрч хүчийг бэлэгдэгч Cover Block брэнд хамтран ажиллаж байгаа. Үзэгч та бүхэн бас та бүхэндээ нэгэн зүйлийг дуулгаж хэлэхэд хэрвээ танай хүүхэд мэдээллийн технологид дуртай бол олонлог Excel сургуулийнхын бүртгэл авч эхэлснийг дуулгамаар байна. За хичээл рүү оръё. За тэгээ. 6 хичээл байгаа. Хичээл сонгохоос өмнө мэдээж дараагийн туслах хүүхдээ сонгоно. Намуухан дөлгөөхөн гэдээ явсан байгаа. Одоо яах вэ? Одоо ёо. Тэ. Уянга гэх юм уу? Уянга гэж өгдөг байгаа ёо. Харамсалтай нь уянга гэж байхгүй. За. Манай палачтай синхэр палачтай хэрэг. Элсаг авъя да. За, Элса Анужин. Манай Элса. Ясаа. Чи тийш ингээ гараа зовхгүй тэнд ингээд зовхгүй тэгээд нөхөд зовчоод ирлээ би. Танилцсан байлаа. Бэлгүү. Анужин гэдэг. Анужин. За. Намайг Элсажин гэдэг. Элсажин. За оролцогчдод ингээд байна. Мэдээллийн технологи, хүн байгаль, дүрслэх урлаг гэсэн юм 4-5 дугаар ангийнхаа хичээлүүд дээр боломжтой ашиглая гинэ. Тэрнээсээ өмнө иргэний боловсрал, дуу хөгжим гэдэг хичээлүүдээ сонгоё гэж бодоод байгаа юм шиг байна. Мэдээлэл технологи дуу хөгжмөд сайн уу? Сайн. Тэгвэл дуу хөгжмийг авах уу? Тэхүү. За. За дуу хөгжмийн асуудал гарч ирэх хэрэг дуулах бол асуудалгүй дуулчих. Дуулчих. 2 дугаар ангийн дуу хөгжмийн хичээлийн асуулт гэрээ. Дуу хөгжим. Төгөлдөр хуурын 7 цагаан даралтад хэдэн хар даралт байдаг вэ? Анууч мэдчихэж байгаа. Өөрөө тоглолдог лөө. Тэгтээ бол нэг. За. Юу сонголт байхгүй мэн тийм ээ? Байхгүй маань. Мэдхгүй юм ч одоо асуу. Хуулах боломж ах уу? За тэгээ. За тэгвэл хуулах боломж. За тэгээ. За хуулах боломжийг ашигласан. Яа, төгөлдөр уурын 7 цагаан даралт. За ингээд тоолох юм байх лээ тий. 1 2 3 4 5 6 7. Энийг ярьсан юм уу? Тэ өөр юу гэж яриа. Нэг юугээ. За 7 цагаан даралтанд нийтдээ 7 хэдэн хар штэ тийм ээ. За манай ангийнхан зөвлөлдөөд 3 хар даралт байдаг гэж ярьсан. 3 хар. Төгөлдөр уурын 3 хар. 7 цагаанд 3 хар. 7 цагаанд 3 хар. Итгэлтэй байна уу? Итгэлтэй. Санд нийлж байна. За яг 7 цагаанд 3 хараа. Тэ? Гараа. Жоо нүдэн төсөл. За 7 цагаанд чинь. За санд Нийлж байна. За итгэж да. За засахгүй те. За.
Төгөл дуруурын 7 цагаан даралтанд хэдэн хар даралт байдаг вэ? 3. Гэрлээ дараа. Би бол санд нэгдэхгүй байна. Гэхдээ миний буруу ч хийж магадгүй л дээ. Зөв хариултыг бүгд ямар ч харъя. Тэр хэдээд байхад хэлсэн шүү дээ би. Одоо ингэ байхгүй юу? Одоо ингээд бүх юм ард тоцорлоо. За хүүхдүүд сая бол ангиараа зөвлөсөн. Гэхдээ энэ дундаас бас нэг хүүхд ч юм уу зөв хариултыг эдгээсэн байж болно. Энэ дэр одоо шууд хэлэхэд 2 боломж зэрэг ашиглагдчихна гэсэн үг. Нэг л хүүхэд зөв хариултыг хэрвээ явуулсан тохиолдолд нэг удаа зөв хариултаар аврагддаг. Ороод ирсэн байна. За тийм 2 байна. 2 хүүхэд 5 гэж хариултыг явуулсан байна. Гэхдээ ангиараа хилцээд 3 гэдэг шийдвэр дээр хүрсэн юм байна. Үнэн зөв хариултууд 5 байсан. Дөлгөөн хамгийн дөрөнд явуулсан байсан байна. Дөлгөөнд баяр хүргэе. Төгөөрэй. Манай Эрдэмтэн, Игдүүтэй Эрдэмтэн. Ийм болохоор 2 боломж ашигласнаар энэ хариултын ард гарч чадлаа гэсэн үг. 75,000 төгрөгийг хоцсон байна. За. Одоо зөвхөн харах боломж үлдсэн. Харах боломж буюу ярилцах боломж тийм ээ. Дараагийнхаа хичээлийг сонгоё. Дуу хөгжим нөгөөх нь юу гэж ялаа? Тайрын ярьж иргэний боловсрал гэж хэлсэн тийм ээ. Иргэний боловсрал. За, 1-р ангийн иргэний боловсрал асуултыг арай. Иргэний боловсрал. За, дөнгөж төлөлсөн мадын өтгөн сүг юу гэдэг вэ? Хүний гард ураг гэдэг ч тийм. Уураг ш ураг. Урга. Тийм. Уураг гэдэг юм болов? Ураг суу гэдэг. За. Алла. За. Алла. Тэнцвэрлээ. Уураг. Зөв хариултыг арай. Уураг мөн үү? Эсвэл биш үү? Мөн байна. Тэрэ. Тэрэ. Яа. Хоёр ч самтайсан баярлалаа хануучаа. Суудаа эргээ сууж болно. За. Амжилт. Баярлалаа. 6 дахь хичээл. За цаана бол 4 хичээл өтсөн. Зөвхөн харах буюу ярилцах боломж ганцхан боломж үлдсэн байгаа. За дараагийнхаа хүүхдийг сонгох ёстой. За, Батэнхийгээ сонгоноо. Дараагийн туслах хүүхэд Батэнх. Ава. Сайн мэн үү намайг Батэнх гэдэг тантай танилцах татай. Сайн мэн үү намайг бэлгэн үди тантай танилцах татай. За аль хичээлийг сонгоё гэж бодож байна. Манай шин сурагч нь хэр сурагч байна Батэнх? Ангидаа аваад үлдчихвэл яах вэ? Болох юм уу? Болно. Мэдээж яах вэ? Нэвтрүүлгийн оргил 1 сая төгрөгийн асуултанд амжилттай хариулах юм бол тэр хүндэт самбар дээр өөрийн чинь зураг байрлана. Тэгээ манай нэвтрүүлгийн хүндэт оролцогч сурагч болно. Тэгээ бүр шаардлагатай гэж ангидаа авчраас олгочихлаа. Гөө. Нэг сандал ширээ ханаас олж авна. Ханаас олж авна. За тэрийг бол зөвхөн. За, аль хичээлийг сонгох вэ? Хоёлаа дүрслэг хурлаг авах уу? Үгүй технологи мэдээллийн технологи. Технологи мэдээллийн технологи яриад л гээд. Технологи мэдээллийн технологи гэсэн мэдээллийн технологи яаж вэ? За окей. Технологи за. Ясан ч авах та шид. Технологи. Мод төрөдөг аюулгүй ажиллагаанаас нэрэл. Мод төрөдөг аюулгүй ажиллагаа. За бас хувилбар байхгүй. Мод төрөдөг аюулгүй ажиллагаанаас нэрэл. Яах ёстой? Ер нь мод төрөдөд яах ёстой? Тэр тухайл ярилцах юм шүү дээ. За мэдээж модоо бол юу тэгшин барьдгүй төрөдөд. За дагуу барьдаг. За хэд бол ингэж илж гэх юм уу да. Хоёроор нь. За тий. За тэгээд ямар хөрөө гэдгээс нэг шалтгаан. Хөрөөгөө зүв барих гэсэн. Хөрөөгөө зүв барих. За тэгээд өөр юу байж? Модоо хөдөлгөөнгүй байлгах. За зүв бай. Модоо хөдөлгөөнгүй байлгах, зориултын газруудаа модоо тавих тийм ээ. За хөрөөгөө зүв барих. Хөрөөдөж байгаа ямар нэг зүйлсээ хөдөлгөөнгүй байрлуулах. Мод хөрөөдөг аюулгүй ажиллагаанаас. За өөр байна уу? Мэдээж угаасаа гараараа л хийж байгаа юм чинь. За энэ хоёр гэсэн үг. Бэлэ гэсэн үг.
Бэлээ хэрэглэх. За бэлээ. Хувцас бэлэг сайн хэрэглэж явах хэрэгтэй. Зориултын нүдний шил болон одоо бэлээ ч юм уу тийм ээ. За хөдөлмөр хамгааллын баг хэрэгсэл. Багс хэрэглэгийг одоо хэрэгслийг хэрэглэж явах хэрэгтэй. За энэ гурав. За энэ гурав хэрвээ бүр тийм олон юм гарч ирэх юм бол тэн дундаас энэ гурав байх юм бол би асуултын зөв хариулсан тооцоо. Гэрлээ дарж болно. Асуултын үнэн зөв хариултыг мод хүрдэг аюулгүй ажиллагаанаас нэрэл гэсэн асуулт гарч ирсэн байгаа. Хөдөлгөөн сайн дарах хөрөөгөө зөв барих шүү дээ ерөөсөө. Зөв бай тийм ээ. Зөв бай. Амар гууханы бодоод ямар дөрөн дээр ямар яг нэвтрүүлгийн оролцогчид яг тэгдэг. Хүндрүүлж боддог. Хүндрүүлэхэд болж хэрэгтэй. Тий. За 150,000 төгрөгийг өөрийн болгосон 7 дахь асуултанд маш амжилттай хариулсан учраас одоо ганцхан асуултанд зөв хариулж чадах юм бол үйл шатах мөнгөнд 250,000 төгрөг очино. Сая дөрөвний асуултан дээр бүдэрсэн ч гэсэн 250 оччихно гэсэн үг. Танаас асуулт асууж болох уу? За Бага байхдаа юу хүсэж мөрөөддөг байсан бэ? Яагаад тийм юм хүсэж мөрөөддөг болсон бэ? би Холливуд яваад болно гэж мөрөөддөг байсан. За. Тийм, Холливуд яваад болно те би маш одоо дэлхийд алдартай хүн болно гэж их мөрөөддөг байсан. Тэгээд 10-аад төгсөлтөө өөртөө өнөөдөр сандаа нэг би Холливуд яваад болох одоо хүсэл мөрөөдөлтэй гээд ярьслага өгчээсэн л тоо. Тухайд би 10 дугаар ангид модель болчиход 11 дугаар ангидаа би Азийн топ модель болж исэн. Солонгост. Тэгэхээр ингээд болоод явахаар Тэр чинь тэгээд алдартай л хүн юм шүү. Азийн топ модель болно гэдэг чинь бас тэр танихгүй л те. Тэгээд тухайд тэр тэмцээний л одоо ерөнхийдөө юу гэсэн модель дундаа тийм ээ. Тэгээд тэр бодол биелэлээ олно гэдэг бас их надад би итгэдэг л те. Юу гэхээр Холливуудын хэд хэдэн бас хүмүүст их одоо найзалж танилцчихсэн л да. Жишээд дурдах юм бол Maroon 5-ийн Адамтай би бол ингээд хамтлагаар нь Victoria's Secret-тэй ингээд 2-3 хоног цуг уулзч явж ирсэн. Тэгээд LDO-год би нэг Саймоны хамтлаг байхгүй юу? American Idol-сэн. Тэгээд LDO хамтлагтай би шүтдэг байжгаад тоглолтын бүр зорж очиж Солонгост үзээд. Тэгээд үзээд за бид нар одоо ингээд дараагийн одоо шоуга өнөө орой бид нар тэнд цугланаа гэж хэлэх гэж байгаад нэг ихний үсээ хилэнгүүт нь би ойлгоцсон байхгүй юу? Тэгээд нөгөө чимээгөө болохгүй шүү гэд. Тэнгүүт нь явахд оройн тэр үед нь явдчихгүй юу? Яваадсан чи манай дөрөв бүжгэлж сайхан. За. Тэгэл тэр үед хой танилцаад одоо утсаа бол угаасаа өгүүлж авалцдаг юм байна. Мэйлэгээ өгөндөө хідэж хариу ирэхгүй угаасаа. Тэгээд ямар ч сан тэгж хүснээс билүүлжсэн тэр нас нэг бодол биелэлээ бол бас дуудлага юм болоо бас өөр хичээх ёстой гэхдээ гол нь. Тэгэхээр хүн хэдийн хэмжээний одоо зориг мөрөөдлийг одоо өвөртлөн түүнийхэн 50-аас дээш хувьд нь бол унах бүрэн боломжтой. Зүгээр дангаараа мөрөөдөж байж бас болохгүй маа. Тэрнийхэн төлөө зүтгэж зорж хөдөлмөрлөх хэрэгтэй. За, кинонд бол бас дүр бүтээгээд амжсан байгаа. Тий. Туслах дүр. Туслах дүр. Эргээд нэвтрүүлгийнхаа гол шугам руу оръё. Хичээл рүүгээ оръё. Одоо бол шийдвэрлэх үйл шатах мөнгөнд бол 250,000 төгрөгийн хичээл байгаа, асуулт байгаа. Оролцогч маань дараагийн хичээлээ сонгохоос өмнө бүгдээрээ хэсэг хугацаанд хичээлээ засварлаа. Эргээд ангидаа удирдлагаа үзэгчтэй. Таны мэдхийн боловсрол олгодог та давтарангийн өвчтөс ухаантай шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт загвар өмсөгч Бэлгүн оролцож байгаа. Додоод хичээлдээ маш амжилттай хариулсан бөгөөд цаана нь ердөө 3 хичээл үлдсэн байгаа. 8 дахь хичээлээ яг одоо сонгох гэж байна. Хүн байгалуу дүрслэх урлагуу мэдээллийн технологи. Дүрслэх урлагийг чи хоошоо тавиад байгаа шүү дээ. Тий. Хүнд гэж бодоод байгаа лөө. Мэдээлэл технологи. Мэдээллийн технологиг харин нааш нь тавиад байгаа. За. Сонгох. За юу вэ? Дүрслэх урлаг сонгоч. Дүрслэх урлаг. Тий. За дөрөвдүгээр ингээд дүрслэх урлаг. Яасуудыг үгж гарч ирсэн байна. Эсрэг хоёр өнгө буюу ягаан шар будгийг холиход ямар өнгө үүсдэг вэ? Яа. Хар, улаан, цэнхэр, ногоон. За Хольж үзсэн үү энэ хоёр өнгийг? Тийм туршилт хийжсэн үү? ер нь бол яг эсрэг өнгүүд бол өнгө үүсгдэггүй. Тэр өнгө үүсгдэггүй гэхээр одоо бараа өнгө үүсгдэг. Яг нэг уялдаатай өнгө болохоор яг нэг юм гоё холимог гоё гарч болдсон шүү дээ тийм ээ. Тийм тэгэхээр би бол яг энийг бол ягаан шар бол эсрэг хоёр өнгө юм байна. Тийм үү? ягаан тийм эсрэг хоёр өнгө гэсэн үг.
Энэ бол ногоон бол үүснэ гэж бол байхгүй. За ногоо үсэхгүй юм байна. Улаан угаасаа үүсэхгүй. Улаан үсэхгүй. Тийм. Цэнхэр бол угаасаа үүсэхгүй. Тэгэхээр хар болж таарч байгаа гэсэн. Ягаан шар хоёр будгийг холиход хар өнгөөснө гэж юу? Тийм болов. Яг бол чамайг эргэлзүүлчих тийм үү? Улаан юм болов. Үгүй энэ би зүгээр яг хар гэдэг дээр л акцент авч ярьж байгаа болохоос биш. Ягаан шар өнгөийг нийлүүлэхэд улаан өнгөөсхүү гэдээ бас ярьж байна. Цэнхэр өнгөөсхүү гэдэг. Ногоон өнгөөсхүү гэдэг. Бүгдээр айгүй эргэлзээтэй юм байна. Тий. Би бол мэдэхгүй байна. Мэдхгүй тий. Мэдхгүй бол би хариулчих уу? Хар өнгө гэдэг байна шүү дээ. Буюу хар. Хэлбэр буюу хар өнгө. Зөв хариултыг арай. Ягаан шар өнгийг холиход ямар өнгө үүсэх вэ? Хар. Шүрэ. За сони юм бэ те? Энэ туршилтыг би дүлгөөнөөтэй хамт хийнэ. Эрдэмтэй. Хойдоо нэг юм эрдэм шинжилгээний давралтаас очиж байгаа энэ туршилтыг хойдоо. Маркер ингээд хийгээд болно ш. Ингээд гараад ирдэ. Гэ бүр яг будгаар нь хойж үзмээр. Тий. Тэгээ хар өнгө гартал нь бид энэ байна. Эсрэг өнгүүдийг болохоор нөгөө ямар ч өнгө үүсдэггүй. Тэгээ төстэй буюу хар бараан тэр утгаараа хар гэж байсан байгаа. Яг ингээд тодорхой өнгө хэлэх боломжгүй байдаг. Зөв. Яг энэ чинь шүү дээ. Яг хар өнгө бол гарахгүй те. Аха. За баярлаа. Баярлаа. За. Тэгээд дараагийн асуултанд амжилтсан. Амжилттай баярлаа. 250,000 төгрөгийг өөр юм болгоцсон зогсож байна. 1 сая төгрөгийн асуултанд бүдэрсэн ч гэсэн энэ мөнгө авахар боллоо. Гоё байна. Чадвартай байна. Өндөрлгөөс харах нэ. Одоогийн өндөрлгөөс эргээд харах нэ. Хоёрхан хичээл үлдсэн. Эргээд харах нэ гэдэг. Хүн байгаль мэдээллийн технологи гэсэн 2 хичээл үлдсэн бод нэг туслах хүүхэд буюу Гүнчээш маань үлдсэн байгаа. Гүнчээшгээ өрье. Оо! Тэвэ! Чи чадна. Сайн байна уу? Гүнчээш гэдэг. Сайн байна уу? Бидгүн гэдэг. Даруухан бөгөөд их элдвтэй чадвартай зурагчтай. Ирээдүйдээ бүх болох сонирхолтой. Би тамир авдаг үстэй. Тэ би тамир дээр үлдээх байсан. Даанч Гүнчээ шиг хоошоо тавиад байсан. Гэхдээ Гүнчээш чамд ерөөсөө хүн байгаль иргэний мэдээллийн технологи гэсэн 2 хичээл үлдсэн байгаа. За илүү хүн байгалаас авч. За. Би нэг сонгочлаа. Хүн байгалыг. За 4-р ангийн хүн байгалийн хичээлийн асуулт. За тэгээ өнөөдрийн оролцогч загвар өмсөгч бэлгүүний хувьд манай нэвтрүүлгийн шилдэг 5 оролцогч сурагчдыг бүгдийг хажуудаа гаргаж ирсэн бас баярлалаа. Энэ бол чадвар. Нэг хүүхэд 2 хичээл дээр хамт байхлаар хэрвээ наан бүдэрчих юм бол үлдсэн хүүхэд нь гарч ирэхгүй ч юм уу тийм тохиолдол бол байж болно. Бүгд ажиллаа хийсэн. Тий, сайн хийсэн байна. За асуулт гарч ирсэн байна. Би орон байж л да би уншаад. За хариулаа. Унших сонирхолтой болчихлоо. Би орон зайг эзэлсэн хэмжээсийг юу гэдэг вэ гэж байна. Эзэлхэн гэдэг. Эзэлхэн. Тий. Аха. Биеийн орон зай орон зайг эзэлсэн хэмжээс. Зүгээр ч юм 500,000 төгрөгийг олж. Төрөө. Оп. Энэ бол алсын зайн цохилт байгаа шүү дээ. Төрөө. Оп. Ёст хичээлд амжилттай гарсан 500,000 төгрөгийг өөрийн болгосон. Одоо зөвхөн нэг хичээл буюу 750,000 төгрөгийн асуулт болон харах боломж үлдсэн байгаа. Харах боломжийг энэ хичээл дээр л ашиглана шүү. Яа тэглэв авах. 1 сая төгрөгийн асуултан дээр боломжтой очсон ч гэсэн тэрэн дээр ашиглахгүй. Тэрийг сануулъя. За ойлголоо. Мэдээллийн технологи үлдсэн байна. Их сонирхолтой хичээл. Мэдээллийн технологи 5 дугаар анги асуултыг харъя. За би түрүү хэлсэн байгаа эдгээр асуултуудыг болоод манай олонлог ихсээ сургуулаас асуултуудыг бэлдэж ирдэг байгаа. Аль нь үйлдлийн систем бэ? За 4 үйлдвэртэй Windows, Scratch, Word, Facebook. За мэдчихлээ. Аль нь юм бэ? Эвдлээ. Windows. Аль нь үйлдлийн систем бэ? Ёо, санаа боломж байгаа шүү дээ. Зүгээр. Ашиглахгүй юу одоо? Зүгээр. Хувилбар буюу Windows-ийг зөв хувилбар гэж оролцогч үзсэн юм байна.
За мэдсэн. Битээ дахиж дараа. Зөв хариулт өгөөрэй. Асуултанд зөв хариулж чадвал нэвтрүүлгийн ориглол болох 1 сая төгрөгийн асуултан дээр очих учиртай. За. Боломжтой ашиглаа. За удаалгаа ажиллаа ямар ч бүгднийг. Бүгдийг удаалагчтай гэдэг маань 10 хичээлдээ бүгдэнд нь амжилттай хариулсан гэсэн үг. 750 сая төгрөгийн болцлыг бол хангасан байна. Одоо ганцхан асуулт үлдсэн тийм. За ямар ч хэлээс бүгдтэй баярлалаа. Хэрвээ та загвар өмсөж бишсэн бол ямар мэрэгчлээ вэ? Би яг л бизнесмен л гэж боддог. Тэгтээ сквал дуучин. Гэтэ дуучин давхарыг бизнес давхар хийж байгаа л да. Одоо бүгдийг л хийж байгаа юм Энэс шүү дээ. Энэс өөрөө. Тий. Өөрөөсөн бол магадгүй би бие тамираар явахсан баха. Тамирын багш ч юм. Тэгээ ер нь багада чөлөө, жудо, кудо бүгднгээр хийсэн кудогийн шар бүстэй би. Бас тэгээд их дуртай байсан л да. Аа манай гүнчээ чинь бүхөр хичээлдэг. Тий. Тий, бүх сонирхолтой бас. Том болоод Тамирчин тамирчин. Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргасан. өндөр төрсөн, Дэлхийд данстай. мундаг, дэлхийд данстай тамирчин болгодлоо урагшаа. Мундаг. Хойд адилхан мөрөөдөлтэй биш. Наадаа холиуд авахгүй юу? Сая төгрөгөө Урагшлаасаа. аваарай. За баярлаа. Хоёулаа хамт Холливуд руу явна гэж. Хоёулаа хамт дэлхий рүү гарнаа. Тэгээ тэнд очиж барилдаад унваад баяр. Тий. Холливуд очиод барилдаад. За сая төгрөг.ний асуулт тийм ээ. Шийдвэрлэх үе ирсэн байна. Сая төгрөгийн асуулт гарч ирэхээс өмнө бас бүгдээрээ хичээлээ хийсэг хугацаанд засварлаа гэж бодож байна. Нэвтрүүлэгтэй хамт байгаад маш их баярлалаа. Эргээд ангидаа уулзъя үзэгчтэй. Ботосрол зөвлөлтөөс бэлтгэл хүргэдэг та татварын хөвгтөөс ухаантай шоу нэвтрүүлэг эргээд тавтаа барьдуулагчтай. Өнөөдрийн дугаарт загвар өмсөгч бэлгүүн оролцож байгаа. Баярлаа. Нэвтрүүлгийн самбараар гарч ирдэг 10 хичээлийг бүгдийг маш амжилттай хариулсан. Түүний өмнө одоо 1 сая төгрөгийн асуулт хүлээж байгаа. Сэтгэл юу хэр байна? Энэ хүртэл явна гэж юу н бодсноо. Бодоогүй. Бодоогүй. Айлга ард дээр ямарчсан. Аа. Одоо бол бүдэрсэн ч хамаагүй гэдэг байна. Хамаагүй шээ бас хүн ч бас ялгын төлөө болно шүү. Тэгдэггүй яах вэ тийм ээ? Сая төгрөгийн асуулт ямар хичээл хэддүгээр анги байх юм? Бүгд хараа. Эргний боловсрол 2 дугаар анги. Яа. Амархан байж магадгүй. Төрийн хан хуурыг хэдэн онд төрийн ёслолын өргөөнд залсан бай. Бод хугацаа явсан. Сонголт байхгүй тий. Байхгүй маань. Йоо. Энэ аяд дуусах гэж би хүлээлээ. Асуултын тухай аяны тухай бодсоор байгаа байхгүй. Төрийн хан хуурыг хэдэн онд төрийн ёслолын өргөөнд залсан бай? Хэдэн он бай? 2000 2000 хэд бай? Цагуул дууссан шүү. 3. 2003 гэрлээ дараа. Аблай. Өнөө тэлгүй байна би. Алга тааштай ирчдэг тийм буурцсан хашаад байна. Төрийн хан хуурыг хэдэн онд төрийн ёслолын өргөөнд залсан бай? Оролцогч 2003 он гэж үзсэн. Зөв хариултыг харъя. Энэ бол 1 сая төгрөг нэвтрүүлгийн оргил асуулт. Йой. Айгуу тоглоомтой те. 1992 он. Яа. 1 сая төгрөгийн асуултанд харамсалтай нь бүдэрлээ. Тэгэхээр нэвтрүүлгийн алтан дүрм хэрэгжих ёстой. Тийш дээ. гэдэг. Оо тэглүү гэж. За тэр камер руу харж агаад. За.
чин үнэнчээр өөртөө маш гоё итгэлтэйгээр гоё хэлэх хэвээр. За тэгээд залуу үе маань би ч өөрөө залуу үе л дээ. Тэгээд одоо өшөө хүч төрн гарч ирэх бидний ирээдүйн болсон хүүхдүүд багчууд маань хөдөлмөрч болоод хүн чанартай, сэтгэлтэй, зүрхтэй, за хувийн зохион байгуулалт сайтай, зоригтой, зүрхтэй шантардаггүй, мятардаггүй тийм одоо иргэн болж төлөвшөөсэй гэж хүсэж байна. Тэгэхээр үүний төлөө бас бид нэр та бүхэн маань нэгдэж ирээдүйг минь бас тодорхойлох юм шүү. Одооноос өөрсдөө бас бэлдэх ёстой юм шүү. Хичээгээрэй гэж бас хэлмээр байна. Тэгээд бас хүсмээр байна. Тэгээд би бол 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай юм байна. Баярлалаа. 10 хичээлийн 10 гарна гэдэг бол бас мэдлэгтэй чадвартай байна гэсэн үг. Харамсалтай нэг хичээл бүдэрчих юм бол тэгэл нэвтрүүлгийн алтан дүрм хэрэгжихээсээр аргагүй болсон. Энэ бол нэвтрүүлгийн зарчим тийм ээ. Маш авьяаслаг, чадварлаг, мундаг оролцлоо гэж миний хувьд бодож байна. 1 сая төгрөгийг хожиж чадаагүй ч гэсэн үн чадах мөнгөнд бол 250 мянган төгрөгийг өөр юм болгож чадсан. Баяр хүргэе. Баярлалаа. За мөн дээрээс нь нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэж харилцагч төвтэй голомт банкны хадгаламжийн дэвтрийг гардуулж байна. Баярлалаа. Нэвтрүүлэг тэр хүүхэд насныхаа гин томоогүй үед эргэн очиж нэгэн хөгжилтэй дугаарыг бид бүхэндээ хамт бүтээсэн маш их баярлалаа. Цаашдын уран бүтээл өндрөөс өндөр амжилт хүсье. Маш баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Нэвтрүүлэгтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна үзэгчтэй. Тань мэдхийн боловсрол олгогч та 7 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу шоу нэвтрүүлэг.